Хүдний улиралд нүцгэн явснаас нүүр толгой, чих, хүзүү хоол дарж хөрснөөр хүний биеийн дулааны тохируулыг алдагдан зарим хэсгийн судас нарийсч булчингийн хэсэг бүдүүрч бодисын солилцоо өөрчлөгдөж цус багасдаг байна. Үүний улмаас уурах тархины гадар тархи сааталд орж цусны даралт буурч амьсгалын үйл ажиллагаа суларч цуснд чихрийн хэмжээ багасдаг. Даарсан үед хүний биеийн зах хязгаарын судас нарийсч түүгээр цусны урсгал саатна, гүрээний судас нарийснаас олж түүгээр гүйх цусны урсгалын хэмжээ нь багасч уурах тархины хэвэн үйл ажиллагаа мууддаг байна. Хүйтний энэ мэт сөрөг нөлөөнөөс хүн өөрийгөө хамгаалахын тулд хүйтний цагт малгай өмсөх нь зүгээр нэг ёс төдий буюу дан ганц гоёл чимэглэл биш юм аа. Харин өөрийгөө хүйтнээс хамгаалж эргэтэн системийнхээ хэвэн үйл ажиллагааг зохицуулж байгаа хэрэг юм. Иймд хүйтэн сэрэмд тогтмол малгай өмсөж явах нь чухал ач холбогдолтой болохыг та бүхэн битгий мартаарай. Гэтэл сүүлийн үед хүүхэд залуучууд охид бүсгүйчүүд маань өвлийн хүйтэн толгой нүцгэн нимгэн хувцастай явах нь ихсэж амьдралын буруу зуршилтай болжээ. Эрүүл яв бол мянган лан, өвчнгүй бол жаргал гэдэг ардын зөөр үг байдаг. За хүйтний улирал толгой нүцгэн явснаар толгойн ил гарч байгаа дагц, зулаа, чих, хамар хэсэг хөрснөөс тэр хэсэгний дулаан зохицуулга алдагдаж, дулаан алдагдсны улмаас цусан хангамж муу цуцсны булчин чангарсны улмаас тэр хэсгийн бодисын солилцоо алдагдаж, тархины цусан хангамжинд өөрчлөлт өгдөг. Хамгийн гол нь даарч хөрснөөс болоод зах хязгаарын судас нарийсна. Зах хязгаарын судас нарийсны улмаас цусны урсгал сааддаг. Эрүүл хүн бол хэвэн үедээ 700-аас 1000 мл цус тархинд эргэлдэж байгаа хэвээр. Даарснаас гүрээний судас нь спазм нарийсл өгөөд тэрнээсээ болоод тархины бодисын солилцоонд өөрчлөлт өгдөг. Даарч хөрснөөс нүүрний өнгөн өөрчлөгдөж, үс унах, нойр муудах, мөн бие махбодын дархлал суларснаас болж амьсгалын дээд замын өвчнгүүд мөн хүчтлийн толгойн өвдөлт гэж байдаг. Энэ архаг даамжирсан архаг хэлбэрт шилжих тохиолдол бас бий. Бага насны хүүхдүүд, сургуулийн насны хүүхдүүд бол толгойн нүцгэн явах хандлага бол их байдаг. Ийм болохоор хамгийн гол нь толгой нүцгэн явахгүй, толгой малгай бол байнга өмсөж явах хэрэгтэй. Малгай бол гоёлын зориулалттай биш. Ер нь бол тархины хамгаалах, бие модоо хамгаалах бүтэн энэ өвчнөөс урдсан сэргийлэхийн тулд толгоогоо байнга дулаан, хүйтэн сэрэмэнэгчл тийм тохируулж хувцалж байгаа хэрэгтэй. Хойж ирээдүй болсон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг эцэг эхчүүд болон нийт ард иргэд анхаарах хэрэгтэй. Өвлийн улиралд толгой нүцгэн явснаар маш олон сөрөг үр дагавар гардгийг хүүхэд залуучууд та бүхэн мэдхэд буруутахгүй үзье. Өвлийн улиралд даарснаас үүсдэг өвчнийг та бүхэндээ төлөвлүүлье. Өвлийн хүйтэнд үсгэлдөх, үсний тэжээл алдагдан, улмаар өнгө алдан унах, нойр муудах, бие махбодын дархлаа муудах, өвчин эмгэг амархан өртөх, архаг өвчин сэдрэх, халуун хүдний харшил үүсэх, хараа сонсгол муудах, нулимс гожих, ханиад хүрэх, толгой өвдөх зэрэг өвчин эмгээс өвддөг байна. Толгой нүцгэн явснаас хамгийн хүүсэх зөөр бол толгойн өвдөлт юм. Хүйтэнд толгойн судас агшиж улмаар цусны динам зүй алдагдаж, эдисэд тэжээл дутагдаж, энэ нь толгой өвдөлтийг бий болгодог байна. Толгой өвдөлт гэдэг нь толгой дох бүх өвдөлт эвгүй мэдрэмжийг хэлдэг байна. Толгой өвдөлт нь галын тодорхой өвдөлтийг мэдрэгч бүтцүүд цожирцсонтой холбоотой юм. Гурмсан мэдрэл судас булчингийн халис зочролд орж өвдөлтийг үүсгэдэг байна. Хүн даарсан үед бүх бие чангалж, бие хураадаг тул толгой хүзүүний булчин чангарч, үүнээс хүзүүний булчин хөшиж, булчингийн хүчтэл нь толгойн өвдөлтийг үүсгэдэг байна. Толгойн өвдөлтийг дурдвал толгойн үежилсэн өвдөлт, толгойн өдөр тутмын өвдөлт, толгойн гинтийн хүчтэй өвдөлт, толгойн зочмыг дайжралт өвдөлт, бие хүчлэх үед үүсэх өвдөлт зэргээр ангилж үздэг байна. Толгойн өвдөлтөөр шаналж буй хүн нь ангаах ухааны өргөн 70 дахь өнчин нэгэн бөгөөд түүний өвдөлт хурдан өнгөрөөд аз дархан тэрэ. Эс бөгөөд нүд чих, хамар хоол, мэдрэл, шүдгий зэрэг эмчнард үзүүлэх уйггүй удаан хугацаагаар шинжилгээ хийлгсэн ч тусыг эс олж өвчнөтэйгээ ганцаар үлдэх юм а. Үүнээс гадна хүмүүс нэмгэн хувцастай толгой нүцгэн явснаас ханиад тумуу байнга тусаж байдаг байна. Тэгэхээр хүүхэд багчууд, охид бүсгүйчүүд дулаан хувцас өмсөж, малгай өмсөж хэрэглэх сурах хэрэгтэй юм а.